За миний хувьд бол болохоор эрчим хүчний одоо хуулиудыг шинжлэх ийм ажлын хэсгийн ахлагчаар бол ингээд ажиллаж байгаа. За тэгээд эндээс ингээ ерөнхийдөө ажиглахад бол эрчим хүчний хуулиуд маш одоо сайжруулах юм шаардлагатай харагдаж байгаа. Яагаад гэвэл 53% нь одоо өнгөрсөн хугацаанд бол ийм өөрчлөлт шинжилт орсон. За дээрэс нь ерөнхийдөө маш ерөнхий учраас зохицуулагдаагүй харилцаанууд бол энэ салбарт бол маш их байна. За дээрэс нь ерөнхийдөө одоо энэ салбарт бол нэлээд олон асуудалтай тулгарсан хүмүүс бол маш их байгаа. Тэгэхээр хуулийн зохицуулалт биш одоо журмаар зохицуулдаг асуудлууд нэлээд их байгаа. Тэгэхээр энэ бүгдийг цэгцлэхийн төлөө манай ажлын хэсгүүл ингээд нэлээд одоо эрчимтэй ажиллаж байгаа. Тэгээд эрчим хүчний одоо тухай хуулийг бол эрх хаврын чуулганаар оруулж одоо шинжилтийг бол оруулж батлуулаа гэсэн ийм зорилготой үйл ажиллаж байна. За түүнээс гадна эрчим хүчний салбарын одоо засаглалыг сайжруулъя гэдэг дээр бол одоо найдлаа гишүүн энэ асуудлыг ахлаад ажиллаж байгаа. За түүнээс гадна энэ салбарын одоо мега төслүүдийг одоо санхүүжилт татах чиглэл дээр бол нэлээд төвлөрч ажиллая гэдэг энийг бол одоо дорж ханд гишүүн өөрөө одоо ингээд ахлаад бол ингээд ажиллаж байгаа. За тэгээд энэ хүрээнд бол зөвхөн одоо үн тарифын асуудал биш одоо энэ гэх хууль эрх зүйн орчин гэх мэтлэнгээр олон ажлуудыг хийж энэ одоо салбар маань одоо төрүүлж хөгжих ийм одоо боломж оломжоо бол бүрднэ гэж ингэж үзэж байгаа.